За тэгэхээр бас энэ одоо шинэ тэмүүлэг клубээс зохион байгуулж байгаа энэ book challenge аянд нэгдэж байгаа. Тэгээд үнэхээр бас зүг зүйтэй одоо сайхан санаачлал гаргаж ажлыг болгож байгаа залуучуудаа бол одоо амжилт хүсье. Тэгээд өнөөдрийн одоо энэ аянд бол би дараах номуудыг бол нэгдүгээрт хэмжүүлье. За энд бол одоо багчууд хүүхд багчууд ялангуяа заавал унших ёстой энэ ухаан талаа номноос ихтэйгээд энэ цуврал ном байгаа. За энэ номны би эхний одоо 5 одоо батийг гартуулж өгье. За дээрэс нь энэ Данзангийн Нямсарган одоо зохиолууд эхний 3 бат зохиолыг бол одоо гартуулж өгье. За энэ бол ирж байгаа цаг Амитава за сарны цагаан хүмүүс гэдэг эдгээр одоо зохиолын дийж бас ингэж гартуулж өгье эхний ээлжинд. За ер нь бол энэ ажлыг бол одоо сайн дэмжинэ. Ялангуяа энэ хүүхдийн байгууллагыг хариуцж байгаа хүний хувьд бол одоо салбартаа энэ уриалж одоо илүү их олон одоо хандуулах энэ ажлыг бол зохион байгуулнаа гэж ингэж бодож байна. За дээрэс нь энэ жил бас онцлог байгаа. Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч өгсөн 90 жилийн болж байгаа. Тэгэхээр энэ 90 жилийн хүрээнд бид нар ялангуяа хүүхдүүд рүү чиглэсэн их олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Тэгээд энэ одоо ажлын хүрээнд бас энэ одоо санаачлах гарч байгаа нь их тийм их сайшаалтай байна. Тэгээд өнөөдрийн одоо бас энэ ном хандуулах ажилд за би бас дараах хүмүүсийг бол одоо дуудаж байна. За энд бол нэгдүгээрт нь бол хүн амын хөгжлийн хамгааллын сайд Эрдэнэ сайдаа дуудаж байна. За дээрээс нь хүн амын хөгжлийн хамгааллын одоо дэд сайд Экватор сайд. За дээрээс нь засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хүүхдийн төлөө үндэсний газрын одоо дарга нарантай даргаыг бол одоо дуудаж байна. Тэгээд манай салбарын одоо удирдлагууд бас энэ манай одоо энэ залуучуудын одоо энэ хөдөлгөөнийг тэгтээ дэмжиж олцсноо гэдэгт бол итгэж байна. Тэгээд та бүхний ажилд амжилт хүсье.